Баярын мэнд төргийн үзэгчтэй шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ өдөр та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна. За харин өнөөдөр бид бүхэн бас хотоос холгүйхэн орших энэ цэвэр агаартай сайхан газар олонний танил нэгэн эрхэм шинэ жилээ хэрхэн яаж өнгөрүүлж байгаа талаарх сурвалжлагыг хүргэхээр ирсэн байна. Хамтдаа ямар хүн болохыг харцгаая. За танд шинэ оны баярын мэнд төргийн өнөөдрийг бас хэрхэн яаж өнгөрүүлэх гэж байна. Тэгээ өнөөдөр тэгээ сайхан өдөр байна. Тэгээ гол нь найз нөхдөдтэйгээ нөгөө гэр орондоо оноо өгтдөг учраас тэгээд өдөр нь бас ингээд гарч ирээд шинэ оныхаа босхон дээр ингээд хүмүүстэйгээ найз нөхдөдтэйгээ хамт ингээд бас хүүхдүүдэд баярлуулах гээд байж байна. Энэ жилийн шинэ жил бол их онцлогтой болж штэ. Хэдэн өдөр дараалан амарсан. Тэгээд энэ амралтын өдрүүдэд бас найз нөхдөдтэй ингээд агаар салхин гараад хүүхдүүдэд ч гэсэн цэвэр агаар амьсгалуулад тэгээд ингээд явах нь бас нэг өдрийн бас нэг сайхан жаргал юм аа л гэж. Хамгийн сайхан шинэ жил гэвэл юуг та хэлэхээр нь одоо таны ой санамжинд хамгийн тод үлдсэн тэр сайхан дурсамжаасаа бас манай үзэгчдтэй хуваалцахгүй юу? Бага насны шинэ жил шүү дээ ер нь. Бид нарын багт ч юм бол нөгөө өсгөлийн баярыг шинэ жилээр давхцуулж хийдэг байсан юм. Одоо би санахнаа тэгж л боддгийг. Би өсөх болол орхон тойрны заахад бицхан хөрхөн ботох гэж би өсгөл ботхны тухайд дуудуулаад тэгээд онц сурсан гээд бэлэг аваад тэгээд нэг сумын улаан болонд сумын доктор багийн нөгөө 3 жилдээ сургуульд байсан байхгүй. Сумын доктор байранд тэгээд хүүхдүүдтэйгээ бужигнаал улаан болонд тэг кино мэнэ гаргаал. Тэгээд шинэ жил их гоё өнгөрдөг байж. Үзэгчид бол таныг сайхан дуудуулдаг. За бас энэ тэнд ярьцлага өгж явахыг чинь бол харсан байх. Тэгээд таны гэр бүлийн хүмүүсийн чинь талаар бол тэр болгон мэдэхгүй байх. Тийм учраас өнөөдөр та бас манай үзэгчдэд гэр бүлийнхаа хүмүүсийн талаар танилцуулахгүй юу? Манай гэр бүлийн хүнийг ингэцэг гэдэг тэгээд бас ус нутгийн бүсгүн. Сайн байна уу? Танд шинэ оны баярын мэнд төргий. Сайхан баярлж байна уу? Өө баярлалаа. Бүгдэнд нь шинэ оны мэнд төргий. Сайхан баярлж байна. Баярын өдөр бидэнтэй бас энэ баяраа хуваалцаж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Тэгэхээр бас та өөрийнхөө сэтгэлдээсээ хуваалцаач. За энэ өдрийн бас энэ жилийн онцлог зүйл таны хувьд юу байсан бэ? Олон сайхан үйл явдал болсон. Яг он гараад одоо бол он гараад хани маань тоглолтоо хийж байгаа учраас бид нар одоо яг ажлын алжаалаа тайлах нь бол агаар цэвэр агаарт найз нөхдөөрөө гэр бүлээрээ ингээл яг шинэ оноо инчээд өнөөдөр агаар сайхан тэмдэглэхээр бүдрээ энэ хүрлцэн ирсэн байна. Баярын өдөр жишээ нь бас танд зориулж гэр бүлийнхэндээ зориулж хэр сүрприз бэлэг барьдаг вэ? Хоолны хөвж байгаа асуудалтай байна. Мэн хүн мах чанаал тэгээл ерөнхийдөө нэг ирчүүдийн идэг мах чана ерөнхий хоол игэр хийцэн байхаар тийм хоол хийцэн байдаг. Хамгийн сүүлд миний төрсөн өдрөөр манай найзуудыг ураад парти зохион байгуулсан. Би ерөөсөө мэддэггүй. Тэгээ манай найзууд над руу яриад орой идээ суулцах юм гэсэн би гайхаад тийм үү. Мэдхгүй. За би эргээд ярья гэх нэг паникнд орж исэн. Тэгээ мэн хүн болохоор манай найз бүгдэнд нь хэлцээ. Игчэндээ үзэгч хүүхдүүд бас чамайг телевизээр харж байгаа. Тэгэхээр өөрийгөө танилцуулаад гоё авьяасаа үзүүлэхгүй юу? Миний нэрийг Б Эрхэмлэг гэдэг. Би 3 Б ангийн сурагч. Б Эрхэмлэг. Би 350-аар бүрэн донд сургуульд сурдаг. Би өөрийнхөө зохиосон шүлгээ уншиж өгье одоо. За. Өвөл болохоор өнгөөр гоё гацуу чимгээр ганган болон цас урч цанаар гулгах нь он гарвал оноотой болон шинэ жил дуусвал шинэхэн үйлрлээ өгтөй. Вау, ямар мундаг юм бэ? Энэ өглөөг бидэнтэй хамт тогтож байгаа бүх үзэгчдээ, бүх гэр бүлүүдтэй шинэ оны мэндийг хүргье. Бид ханилаад суугаад 10 жил болсон байна. Тэгээд эндээ бас баярлалаа гэж хэлье. Энэ хугацаанд баярлалаа гэж хэлж ирсэн удаа сөөхөн баха. 2017 оны 1-р сарын 11 бол миний бас бие даасан тоглолтын өдөр байгаа. Тэгээд энэ тоглолтоо би жаргалтай жилийн аялгау гэж нэрлэсэн юм байна. Тэгээд 17 он монголчууд бүгдээрээ ээлээ өгсөн зорьсон зорилгодоо хүрж аж амьдралын тэгшдүүрэн жаргалтай ийм сайхан жил байгаасаа гэж ингэж хүсэж байна. Маш их баярлалаа. Оноо сайхан ухтаарай.